хэн нэгэн дурлахаараа ч юм уу эсвэл хайртай хүндээ өөрөө ирэхгүй маш их сэтгэл гаргаал өөрөө ирэхгүй араас нь гүгээл өөрөө ирэхгүй янз бүрийн токсик зүйлсийг анзаарсан мөртлөө өөртөө шалтак хэлээ. Нэг л өдөр бид нар юуг ойлгодог вэ гэх юм байна. Би яаж чичээгээд яаж зүтгээд энэ хүнд хангалттай биш юм байна гэдгээ мэдэрдэг. Иймэрхүү зүйл тохиолдсноос болоод бид нар өөрийгөө юу гэж боддог вэ гэх юм бол би гоё эмэгтэй биш юм байна. Би үн цэнгүй юм байна. Би ерөөсөө бусдад хангалтгүй юм байна гэж боддог. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Чи хангалттай, чи үн цэнтэй. Гэхдээ тэр хүний хувьд л чиний үн цэнийг ерөөсөө олж хараагүй. Чи өөртөө хангалттай. Чи хэн нэгэнтэй тэрнээс ч илүү хангалттай, гайхалтай эмэгтэй байж болно. Гэхдээ зарим үед бид нар зүгээр л буруу хүнтэйгээ маш олон цаг хугацаа өөрийн энерги нэг л мэтгээд зарцуулсан байдаг. Угаасаа бид нар ингээл хэн нэгэн дурлцахаараа бүр ингээд сохроо зарим нэг зүйлийг харж чаддгүй штэ. Тийм учраас өнөөдөр би та эрэгтэй хүний ярьж хэлж байгаа, хийж байгаа үйлдэлээс нь мэдэж болох хідэн зүйлсийг та бүхэндээ хуваалцъя. Магадгүй эмэгтэй охтууд маань өөр залуучуудтай дээдлж байх юм бол эсвэл relationship байгаад яагаад энэ зүйл бүтэхгүй юм болоо, яагаад надад ингэж хандсан болоо гэд ерөөсөө ойлгохгүй байх юм бол эдгээр зүйлс чамд тусалж магадгүй гэж бодож байна. Эхнийх нь болохоор чи эрэгтэй хүнийг чамд үнэхээр сайн, үнэхээр хайртай гэдгийг яаж мэдэж болох вэ гэх юм бол тэр хүн чамтай холбоотой хэр их зүйлийг санаж ийн гэдгээр нь харж болно. Жишээлбэл чиний төрсөн өдөр, гэр бүлийнхэн, найзууд чиний талаар холбоотой, чиний өмнө нь хийлж байсан зүйлийг чинь тэр хүн санаж ийн үү эсвэл дандаа марцсан. Марцсан байж тээ. Тийм билүү. Чи надад тэгж хэлжээ лөө. Эсвэл чиний төрсөн өдөр ч юм уу те. Эсвэл одоо жил үерхчээ тэр өдрөө марцсан ч юм уу. Эдгээр зүйлийг марцсан байх юм бол тэр эрэгтэй хүн чамд нэг сайн биш гэсэн үг. Яг эрэгтэй хүн үнэхээр чамд сайн, хайртай бол чиний талаарх бүх зүйлийг мэдж байгаа, мэдхийг хүсэж байгаа. Зарим өдөр те ялангуяа чиний төрсөн өдрийг бол хизээч мартахгүй. Хэрвээ үерч байгаа залууч ч юм уу төрсөн өдрөө 2 3 удаа хийлж байсан ч гэсэн төрсөн өдрийг чинь цээжлээгүй ч юм уу. Эсвэл те гэрийнхний чинь талаар юу ч мэддэггүй, хідэн дүүтэйг ч мэддэггүй, найзын чинь нэрийг ч мэддэггүй бол ерөнхийдөө бол тэр залуу нэг чамд сайн биш гэсэн үг. Дараагийн эрэгтэй хүний талаар нэг мэдэх ёстой зүйл гэх юм бол магадгүй чи өмнө нь нэг залуутай уулзч байсан байж магадгүй өмнө нь хүнтэй болзоод юм уу тэр болзоо чинь цаашдаа үргэлжлээгүй юм уу тэр relationship чинь бүтээгүй байна гэж бодъё. Энэ нь юунаас болсон бэ гэх юм бол зарим үедээ бид нар ингээ хүнд дурлцахаараа ч юм уу хин нэгэн тайртай болчохороо өөрийгөө маш хурдан тэр хүнд өгчих ч юм уу өөрийгөө маш хурдан тэр хүнд дэлгээд харуулцдаг. Тэр үед эрэгтэй хүн гинт сонирхлоо алдаж эхэлнэ. Энэ нь болохоор бас тийм яг эрэгтэй хүний буруу биш. Ягаад гэвэл энэ эрэгтэй хүний одоо DNA-д байдаг. Эрэгтэй хүн ямар нэгэн сорилтыг хүсдэг. Чиний араас гүүж зүтгээтэй чамааг олж авсан гэсэн тэр мэдрэмжийг авч ээж өөрөөрөө бахархдаг. Ерөнхийдөө бол эрэгтэй хүн төрөлхийн сорилтын дуртай байдаг. Ямар ч тийм өөрийг нь сорьсон сорилт байхгүй болохоор энэ relationship бүтээгүй байж магадгүй. Тийм учраас дараагийн relationship-тэй заавал үүн дээрсээ анхаараарай. Дараагийн таны мэдэх ёстой зүйл бол хэрвээ та нэг залуутай үерхэд юм уу болцож байгаа бол та хоёр гадуур явжсэн чи ямар нэг зүйл үсээд хэрэлдээ маргалдаан боллоо гэж бодъё. Энэ нь магадгүй таны буруу ч гэж магадгүй нөгөө хүний чинь ч буруу байж магадгүй. Тэр эрэгтэй ямар ч үед таны ард ороод таныг өмөрч чадахгүй бол гуяа гадуур зөндөө олон хүмүүсийн дунд байх та. Хэрвээ та хоёр гэртээ ганцаараа байхдаа ч юм уу те яг зөв талаас нь хараад тэр хүн тантай ярилцаж болно. Хайраа энэ чиний буруу штэ. Тэгэх байсан юм биш үү гэ та хоёр хоорондоо ярилцаж болно. Мэдээж эрэгтэй хүн хэрвээ тэр эмэгтэйд хайртай бол тэр эмэгтэйг ямар нэгэн хүмүүсийн өмнө эвгүй байдалд оруулахыг хүсэхгүй. Дараагийн маш чухал зүйл гэх юм бол ерөнхийдөө бол маш тодорхой гэж бодож байна. Хэрвээ одоо найз залуучин ч юм уу өмнөх экстэйгээ харьцдаг бол ер нь айгүй дими. Ягаад гэвэл өмнөх экстэйгээ харьцаж байна гэсэн үг нь ерөөсөө өмнөх эксээ мартаагүй байна гэсэн үг. Тэгээ ямар нэгэн боломж гарахыг хүлээж байж магадгүй. Магадгүй та хоёрын харилцаа гоё болж исэн чи экс нь эргээд нийлээ гэвэл тэр хүн чиний амьдралаас явах боломжтой. Ерөнхийдөө бол ямар нэгэн байдлаар чи бити экстэйгээ харьцааж тэгээч гээд хашгирч уурлаад гуйгаад ерөөсөө ямар нэгэн зүйлийг өөрчилж чаддгүй. Гэхдээ юу хийж болох вэ гэх юм тэр relationship-ийг явуулах хэрэгтэй. Хэрвээ тэр хүн үнэхээр чамд танд хайртай бол экстэйгээ харьцаа болно. Үгүйсгээд экстэйгээ харилцаатай баймаар байх юм бол бараг тэр relationship-нээс хурдан гарахаа ботсон дээ. Дараагийн эрэгтэй хүний талаар мэдэх маш чухал зүйл юу вэ гэх юм бол сайн хүн болж харагдахыг хичээх.
хичээдэг тийм эрэгтэй хүмүүсээс аль болох хол байх хэрэгтэй. Иймэрхүү хүмүүс нь сайн хүн болж одоо жүжиглэж харагдаж байгаад бид нарыг удирдахыг аягүй хичээдэг. Жишээлбэл те чи мөнгөтэй залуучууд л дуртай мó, баян залуучууд л дуртай мó? Би бол угаасаа сайхан сэтгэлтэй хүн. Иймэрхүү зүйл ярьж байна гэсэн үг нь ерөөсөө тийм өөрт нь masculine буюу тэр эрэгтэйлэг энерги байхгүй, ямар нэгэн зүйлийн төлөө тэмцэхийг хүсдэггүй, амьдралынхаа төлөө тэмцэхийг хүсдэггүй, зүгээр өөрийнхөө залхуу байдлыг дарж байгаа нь шин. Гадна энэ байдал нь юуг илэрхийлж байна вэ гэх юм бол өөрийнхөө тэр masculine энерги байхгүй, энэ дутагдал талаа харахгүй байж бид нарыг одоо буруу шааж эхэлдэг. Эмэгтэй хүмүүс дандаа шуналтай, эмэгтэй хүмүүс мөнгөтэй хүнд дуртай, эмэгтэй хүмүүс бүгдээрээ ийм тийм гэх мэт жишээний. Дараагийн эрэгтэй хүний талаар мэдэх ёстой бас нэг чухал зүйл гэх юм бол дандаа эмэгтэй хүмүүсийн талаар гомдолдог эрэгтэй хүмүүс өмнөх эксүүдээ ч юм уу, манай эксүүд бүгдээрээ тийм галзуу байсан. Эмэгтэй хүмүүс амар тийм ийм гэж ярьж байх юм бол яг үнийг хэлэхэд өмнөх эксүүд нь галзуу биш, тэр хүн өөрөө эксүүдээ галзуу болгох ямар нэгэн үйлдэлийг хийж байсан гэсэн үг. Тийм учраас иймэрхүү юм ярих үед нь шууд red flag гэж харахгүй ч гэсэн бага зэрэг цаг хугацааг өгөөд тэр хүнийг сайн ажиглах хэрэгтэй. Түүнээс гадна дахиад нэг таны ойлгох ёстой маш чухал зүйл гэх юм бол зарим эрэгтэй хүмүүс хэлдэг шүү дээ. Өмнөх relationship маань ийм байсан, тийм байсан. Тийм учраас би relationship бэлэн биш байна. Надад орон зай хэрэгтэй байна гэх мэт жишээний би өөртөө анхаармаар байна ч юм уу, ямар зүрийн шалтак хийж байх юм бол тэр хүн ерөөсөө танд сайн биш, таныг сонирхдаггүй, тантай хамт байхыг хүсэхгүй байна, танд хайргүй байна гэсэн үг. Зүгээр л янз бүрийн тийм physical юм уу, биеийн ямар нэг зүйлийг хүсэж ийн гэсэн үг. Эмэгтэй хүмүүс яадаг вэ гэхээр хин нэгэн хүн сайн болчхороо ч юм уу иймэрхүү зүйлсийг олж хардггүй. Үнэхээр л энэ хүн тийм юм байна, ийм юм байна гэд өөртөө шалтак олгоод тэр хүнтэй хамт байхыг хичээд. Гэхдээ та нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тэр хүн хизээч relationship бэлэн болохгүй, зүгээр л танаас авахыг хүсэж байгаа зүйлээ авахыг хүсэж байгаа шинж. Тийм учраас иймэрхүү юм эрэгтэй хүн ярьж байх юм бол өөрийгөө нь бэлэн болох хүртэл нь тэр хүнтэй зүгээр л бити уулз. За дараагийн бас нэг чухал зүйл гэх юм бол хэрвээ одоо та хоёр зөндөө олон сар үерхсэн relationship чинь маш тогтвортой болсон мөртлөө тэр хүн ерөөсөө таны талаар social медиан дээр постлдгүй ч юм уу ерөөсөө чи та найзуудтай нь уулзаж үзээгүй бол тэр хүний хувьд та тийм чухал хүн биш гэсэн үг. Эрэгтэй хүн үнэхээр өөрийнхөө дурласан эмэгтэй, хайртай эмэгтэйтэйгээ хамт байх үед тэр эмэгтэйгээ хинт ч одоо харуулахаас айж ичдэггүй. Тэр хүнтэй бусдаас нуухыг хүсэж байна гэсэн үг нь ямар нэгэн зүйл бас тэр хүний ард нуугдаастай байна гэсэн үг. Тийм учраас бас иймэрхүү зүйлийг бас ажиглаж болно. Энэ сүүлийнх нь гэх юм бол хэрвээ чи салалтыг туулж байгаа бол, хэрвээ чиний маш сонирхдаг залууч нь чамааг тоохгүй байгаа бол энэ тип туслана гэж найдаж байна. Үнэхээр хэцүү байгаа иймэрхүү мэдрэмжээ тэр хүнд бити харуул. Яг үнийг хэлэхэд тэр хүнтэй чиний талаар огтхонч бодохгүй эсвэл өчүүхэн бодож иж магадгүй таны хувьд тэр хүний талаар өдөр шөнөгүй бодоод танд хэцүү байж байгаа. Энийгээ ядаж харуулахгүй байхыг хичээх хэрэгтэй. Угаасаа харууллаа гэд юу ч өөрчилж чадахгүй. Гэхдээ таны хийж болох зүйл юу вэ гэх юм бол ямар нэг байдлаар өөртөө анхаарал, өөрийгөө бүр илүү гоё, секси, өөрийнхөө хамгийн гоё хувилбарыг бий болгох дээр ажиллах хэрэгтэй. Ягаад гэвэл ямар ч эрэгтэй хүн гоё эмэгтэй араас гүйдэг бөгөөд та улам илүү гоё болоод өөртөө анхаарч эхлэх үед тэр хүн тань руу эргэж татагдаж эхэлдэг. Магадгүй дасгал хөдөлгөөн хийж болно, эрүүл хооллож болно, ном уншиж болно гэдэг өөрийнхөө сэтгэлийн бүх зүйл дээрээ ажиллах хэрэгтэй. Тэр үед угаасаа тэр хүн таны энергийг мэдрээд тэр хүн тань руу эргэж татагдаж эхэлнэ. Гэхдээ тэр хүн татагдаж ирэх үед та тэр хүнийг тоохгүй. Яагаад гэвэл одоо та бүр ухаантай болсон, бүр гоё болсон. Тэгээд амьдралдаа татаж ирж байгаа хүмүүс чинь ч гэсэн бүр одоо дээгүр зиндааны бүр гоё хүмүүсийг амьдралдаа татах болно. Хэрвээ хэн нэгнээс та өшөөгөө авъя гэж бодож байх юм бол, хэцүү санагдаж байх юм бол энэ бол бусдаас өшөөгөө авах хамгийн гоё арга. Өнөөдрийн бичлэг маань та бүхэнд маань таалагдсан гэж найдая. Тэгээд бүх зүйлд ухаалаг хандаарай. Дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай.